За hi guys. Hello guys. Hi. Тэр өглөөний цагаан уужээ. Өнөөдөр би Швед буцсан. Францд 2 хоног боллоо. Yes. Тэгээд гоё байлаа. Амар завгүй байлаа. Ийш тийшээ яваад. Юу амар хөдөлгөөнтэй байлаа тий. Юу нэг аягүй хөдөлгөөнтэй. Цаашаа аягүй их явсан. Зөндөө хүмүүстэй танилцсан. Гоё хүмүүстэй танилцсан. Гоё багтаа зүг аялал хийсэн. Гоё арга хэмжээнд оролцсон. Гоё хоолоод идсэн. Сүүлийн өдрөөр бас гоё найз нартайгаа аялсан. Тэгсэн. Шинэ хамгийн гоё дурсамжтай өдрүүд найдаад байсан. Ер нь бол тэгэл төгөлдрийг нөгөө өссөн хоттой авчраад башин дээрээ авчраад найзуудтайгаа гоё амраад тэр хоттой танилцуулсан найзуудтайгаа тэгээд цуг явсан даа гоё. Тэгээс төгөлдөр төслийн цугийг үзүүлсэн тэр бас гоё байсан. Чамд Миний хувьд болохоор тэр нөгөө 5 хоттой бейкери төрж утсан сэдрийг үлээ. Тэр аюу гоё байсан. Тэр арга хэмжээг зохион байгуулж байсан хэдрүү өдрүүд амар юм стресстэй хэдрүү өдрүүд байсан ч гэсэн аюу гоё байсан. Тэгээ шинэ хүмүүстэй танилцсанаас их гоё байсан. Айгу хурдан өнгөрчлөө. Завгүй байгаадсан болохоор айгу хурдан өнгөрчлөө тий. арга найргүй шөнөд тавиад. Айгу гоё өдрүүдийг өнгөрөөллээ. Одоо буцаад ажилдаа оръё гэж. Одоо буцаад энгийн нормал амьдрал байгаарэ. Гэтэ мэдээж тэр бичлэгээ зогсоохгүй. Үргэлжлүүлээд ийм гоё бичлэгийн санаанууд орж ирж байгаа. Тэдрийг хийн. Гэтэ энэ зүүн айгүй их хэмээг яалаа. Айгүй юм өгөөчтэй зүүн байлаа. Тэр ч бас Копенгаген яваад ажилласан. Ер нь айгүй их зүйлийг амжуулчихлаа. Ер нь ингээ эргээ бодсон чаа. 2-7 хоног байсан ч гэсэн тэр хооронд айгүй их зүйлийг амжуулсан. Айгүй их зүйлийг сурч мэдсэн. Тэр гигантны бас тэр нэг номын тэр одоо сургалтанд суусан. Тэр номыг сонсоход бас үнэхээр гоё байсан тий. Айгүй их зүйлийг ойлгож авсан. Хүний хилээд байдгүй зүйлийг ингээд сонсоод суухаараа гоё. Тий, яг ингээд бодож байгаагүй одоо дотроо мэдэрч ирсэн ч гэсэн тэрийг ингээд гоё ингээд гаргаж ирж ингээд хэлж өгч ирсэн хүн байхгүй. Тэгээ тэрийг ингээд яг ингээд сонсоход бол за нэрэл хүн ер нь өөрийнхөө уур ингээд бухимдлыг захираас урчгал юм бол бүх зүйл яг өөрөөс шалтгаалдаг байгаа тий. Хүн өөрөө ингээд уурлах зүйлээ өөрөө гаргадаг, баярлах зүйлээ ч гэсэн өөрөө гаргадаг. Хичнээн юм стресстэй ууртаас ингээд ситуац байсан ч гэсэн тэрийг өөрөө ингээд удирдаад явах юм бол тэр нь эргээд өөртөө юм стрессгүй, бухимдалгүй тийм баг сүултээ тэрний эсрэгээр ингээд аз жаргалтай мөчсөн болох боломжтой. Тэгээ хэрвээ ингээд шийдэж болох асуудал байх юм бол уурлаад яах юм. Шийдэж болохгүй бол бүр уурлаад яах юм. Тэгээ тэр хэсэг одоо тэр нэрийг сонсож байгаад бол тий тэрийг сонсож байгаад бол үнэхээр нэрэл тийм дээ гэдэг. Тэрийг баг амьдрал дээр хэрэгжүүлж болохоор тийм гоё юм байгаа байхгүй тий. Тийм байна. Тэгээс амар инээдтэй би нүг тэр хүслээс хүмдэр нэг орчуулгыг явуулсан шүү дээ. Тэгээд хүнтэй цуг. Тэгээд нөгөө нэг тикет тасалж исэн хүн маань ингээд стресстэй уурлаад байсан амар хүмүүс шаваарлаа. Тэгээд юу нүү гэхээр аяашаа очирлоод яа гинэгсч уурлаад байх юм бол гжигцчээч. Амар инээдтэй. Тэгээд юусыг уурлахгүй. Энэ айгу муухай арцаад байна гэхгүйгээр зүгээр чи гжигцчээч тэгвэл наа чи инээ шүү гэдэг байгаа. Тэгвэл би яаж гжигдэх юм гэж дотроо. Тий айгу хөвгөлтэй гоё юм байлаа тий. Хажууд нь байхад тийм өрдөөс тийм стресс янз бүрийн нэг авахгүй. Бусдад ингээ гоё энерги тараадаг. Бусдын энергийг сорж авдаг биш. Гоё юм байлээ. Яс гоё зөндөө хүмүүстэй танилцсан. Захим эмчгээд бас айгүй гоё ахтай танилцсан. Ер нь хүмүүст бас айгүй гоё зөвлөгөөнүүд өгч явж байсан. Тэгээ аялын туршид одоо би энэ ямар нэг газар өгч байгаа би энэ муугаа ч юм уу тийм хүмүүстэй шууд сууж ярилцаад тэгээ хамт олно айгүй кэрл одоо ингээ халамжчихсэн ингээ толгоон болгоны бариад нөрөөг үзүүн Сейчас замдаа амар олон цагаар машинаар явж байгаа шүү дээ. Тэр үед ингээд захим энэ нуруу мөрөг юм байж
байж байгаа юм билээ. Тий. Тэгээд Монголд очиод битэрийг подкастнда урьсан. Яг ч гэсэн дараа жил Монголд очихдаа энэ аялалд гарсан хүмүүстэй дахиад бүгдээ нь уулзсан тий. Яг бүр яг тухтаагаа явуулсан. За тийм байна. Миний утас наранд хит халаад ажиллахаа болчлоо. Тэгээ ярьчлаа. Тийм гоё хүмүүстэй танилцсан. Тэгээ дээрэс нь бас нөгөө ээжтэй цугэрсэн зулаах тэгээд архи хоёртай бас гоё танилцсан. Тий хүрээлэнгийн манай хоёр аюу хөвгөлтэй залуучаад. Тэгээд архи хэлэхдээ Монгол одоо антропологи мөрөжтэй 3 хүн байгаа. 4 хүн байгаа. Тэгэхээр бүр амар ховор мөрөжтэй байсан. Тий. Тэгээд дээрэс нь одоо энэ айгуу чухал зүйлийг ер нь бол ингээд хүмүүс таниулах гад мэдүүлэх гээд явж байгаа шүү дээ арга хэмжээ ч юм уу. Тэгж яхад бас тус болсон хүмүүс аюух байсан тий. Энэ заа нэг лаваалаатай манай лаваалын ах гэж. Тий манай лаваалын ах гэснээр аюух тус болсон. Хоёр бэлгээ ах, туулыг чимпэж тэгээд ээжийн найз солонгой. Тий. Хүмүүс айгуу гоё. Ингээд өөртөө үзэхээр ирж байгаа мөртлөө ингээд туслаад байгаа байхгүй юу? Тий, туслаад ингээд үнэхээр сэтгэлээс гоё хүмүүс байлээ. Тий. Болдаах энэ. Тий. Болдаах ч гэсэн тий. Эхнэр нь за тэгээд очиод гоё тэдний аюугаар хоол идсэн гоё байсан. Ер нь тэгээд гоё хүмүүстэй байхлаар цаанаасаа ер нь ингээд гоё энергитэй болоод гоё хийж байгаа юм гэсэн юу гэдэг гоё болдог юм байлаа. Зөв хүмүүстэй явахаар. Тий ингээд зөв хүрээлэлтэй ингээд үүсчингүүт аюу гоё явдаг юм байна лээ гэдгийг бол аюу их ойлгосон. Тэгээд бас тэр нөө манай нөө Монголын үндэсний телевизийн шинээгч байна те. Аюу уран яруу монгол хэлийг одоо жинхэнэ яаж зөв өөр ярьдгийг тэгээд тэр анаагаас бол тэр сурах юм их байсан те. Яг зөв ярих гэдэг ямар байдгийг дикц одоо пауз яаж ярих хэрэгтэй гэдгийг бол үнэхээр харуулсан. Тэгээд үгний баялаа маясаг гэж тий. Үнэхээр дурсамжтай гоё 2-7 ном өнгөрлөө. Цуг явсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Бидэд бас туссан хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Хүмүүс талархах хүмүүс бол аюул их байсан. Тэгээд бүгдэнд нь ингээд нүүрнээс үүдээс нь харж байгаа баярлалаа гэж хэлээгүй ч гэсэн бичлэгээрээ дамжуулаад та бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Тэгээд олон зүйлийг ойлгуулсан баярлалаа. Сургасан баярлалаа. Би ч гэсэн одоо яг ингээд өөрийгөө анзаарсан чинь үгийн баялаг бас аюу муу юм байна. Бас ингээд зөв ярьж чаддгүй юм байна те. Чи тийм байгаа зүйл би юу вэ? Ер нь бол тэр зүйлүүдийг аюу ойлгосон. Тэгээ Монгол соёлоо бас аюу мэддэггүй юм байна. Яг ингээд яс ярих юм бол би бол яг хэдий хөдөө өссөн ч гэсэн одоо ингээд амьдралын ихэр гэх юм уу. Монгол соёлоос аюу холдсон юм байна. Тэгээ Монгол өв соёл маань ерөнхийдөө жилийн жилд ер нь багасаад л байгаа. Яагаад тэгэхээр одоо юм хот суурин газар руу тэмүүлж байгаа хүмүүс нь илүү ихсэж байгаа. Тэгээд тэр зүйлсүүдийг бодоход ч гэсэн ерөнхийдөө Монгол үндэсний одоо оршин тогтнож байгаагийн гол баримт гэх юм уу? Оршин тогтнолын гол одоо дархлаа болсон нүүдэлчний соёл гэдэг энэ зүйлийг бас анхаарч авч үзэх хэрэгтэй юм байна. Энэ зүйлийг бас судалж авах хэрэгтэй юм байна. Хоёулаа хүүхдтэй болоо гэдээ бас хүүхдүүдэд ингэ таниулж мэдүүлж явах хэрэгтэй. Тэр зүйлсүүдийг бас аягүй ойлгосон. Нүүдэлчний мэдлэг болгох энэ төвийнхаа хамт олонд бас баярлалаа ийм чухал үйл ажиллагаа хийгээ явж байгаа. Хичнээн ингээд бид нар та нар энийг судлах хэрэгтэй, та нар энэгээр явах хэрэгтэй гэж шахаагүй ч зүгээр л ингээд мэдлэгийг ингээд цаашаа өргөжлүүлээд тийм мартаарай л гэдэг. Гар тэрийг зохион байгуулж байгаа. Тэгээд гоё хүүхдийн бас ном гаргасан. Нүүдэлчсэн хүүхдийн зүй яагаад гэх. Тэрэн дээр айгүй ерөөсөө миний мэдхгүй юмнуудыг ярьдаг юм билээ. Гадаад одоо ингээд өсөлж байгаа дүүнертэй ч юм уу те. Ингээд хичнээн манай дүүнер ингээд монголоор одоо зарим манай найзын дүүнер монголоор нэг уншиж яд мэдгүй шүү дээ. Бид нартэй ингээд уншаад юм уу ингээд сонирхуулаад бас өсөж өгвөл гоё. За ер нь бол яг базаад хэлэхэд бол олон зүйлийг сурч авлаа. Олон гоё хүмүүстэй танилцлаа. Тэр сурах юм их байгаа юм байна. Болоогүй байна тий. Зарим нэг юм дээр бас тэр түүхий байна. Сурч мэдэх зүйл их байна. Тэгээд ядч байсан. Чамд баярлалаа.
За ингээд влог маратон маань энэ хүрээнд өндөрлөж байна. Битүүртэй байсан үзэгч нартаа маш их баярлалаа. Subscribe дарсан хүмүүстээс баярлалаа. Лайк дарсан, комент хийсэн хүмүүстээс маш их баярлалаа. Энд ингээд F-лиг харуулаад дуусгая. Тэгээ комент бичдэг хүмүүс бол бааtruуд шүү. Битүүрт аягүй их урам зориг өгсөн шүү. Баярлалаа гэж дахин хэлье. Тэгээ сая бит хоёроос ярьж исэн чи миний утас халаад унтарцсан. Тэгээ явж байгаа бит хоёрын нөгөө Галгила Фаяд улсын их дэлгүүрийн дээр ирсэн. Тэгээд юм гоё. Парисыг бүхэл тэр чигээр нь харж болох газарт та нартай өндөрлөе гэж хэлээ. Юу ч ирч. За тэгээд цуг аялалд байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн аяллаар уулзъя. Тэгээ дараагийн бичлэгүүдээр бас уулзъя. Тэгээ би тэргээ үргэлжлүүлээд дэмжиж байгаарай. Хайртай шүү. Bye bye. Bye bye.